Эрүүл мэндийн сайдын тушаал эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу 5 дугаар сарын 1-ний өдрөөс эрт илрүүлгийн аян эхэлсэн. Зүрх судас, элэг ходоодны хавдар, нас уралтын голлох шалтгаан болж хавдраар онцлогдсон иргэд хугацаа алдаж байгаа нь эрт илрүүлгийг Монгол Улсын засгийн газраас эхлүүлэх гол шалтгаан болсон юм. Тэгвэл орон даяар хийгдэж байгаа энэ үүсдэг шинжилгээ оншилгоо орон нутагт хамрагдалт харилцан адилгүй байна. Арангаа аймаг нийт 95,994 хүн амтай. Нийт 19 сумын 17-оос дээш насны иргэд бүгд аймгийн эрүүл мэндийн төв дээрээ үзлэгт хамрагдаж байгаа юм. Тэгвэл яг одоогийн нөхцөл байдалд Арангаа аймаг эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд бүх иргэдийг тэгш хамруулах, ялангуяа аслагдсан сумдын эрэгтэйчүүдийг идэвхтэй хамруулахаар ажиллаж байна. Ингэхдээ сум багтаа хамтран ажиллаж байгаагаас гадна Дэлхийн банкны дэмжлэгтэй орон нутгийн телевиз сонин мэдээллийн хэрэгслээрээ дамжуулан эрэгтэйчүүдийг эрт илрүүлэгт хамруулах нөлөөллийн аяныг өрнүүлж байна. Мөн эмнэлэгтээ зөвлөгөө мэдээлэл үйлчилгээний цэг байгуулжээ. Учир нь хөдөө орон нутгаас ирсэн иргэд хаана үзүүлж ямар үйлчилгээ авахаа мэддэггүй. Үүнээс шалтгаалan үзлэгт хамрагдахгүй явах нь илбэг байдаг байна. Эрт илрүүлгийн одоо энэ орон нутгаас ирсэн бидэд бол одоо нэг өдөр бол бас хангалттай байна. Түүнээс бол одоо урд нь бол одоо өөр газар очир дугаар аваад бас жоохон ачаалттай байдаг байсан. Энэ удаа бол одоо үүдэн дээрээс авахлал тосч үйлчлээл хаашаа аль тасагт орж ямар хүнтэй үзүүлэх үү гэдэг бол одоо үе шаттайгаар их бидэд одоо ойр дөхөн болгож өгч байна. Энэ үлзээ сумаас ирсэн. Тэгээд үлзээ сумгаа ингээд үлзээ сумгаа энэ чэсэн мэдээ аваадаг нааш ирсэн. Ирчээд хамтрах хэмлэгэнд ирсэн байна. Өмнө нь ер нь ингэж шинжилгээ өгж ийгүү. Өгрөөсөө өгөөг одоо анхудаа өгч чинь. Ирээсээ ирчээд ховорч тамархан тэгээд яг явж байгаа л яг шаарч үзүүлж эрэхтэй л тэгэхээр гендрийн мэдрэмжтэй энэ илрүүлгийг бол хийх зорилгоор бид нэр ер нь 18-аас 30 орчим насны залуучууд дээр илрүүлэгт хамрагдсан тарцсан сул байгаа учраас одоо илрүүлгийг эрчимжүүлэх зорилгоор аймгийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гаргасан. Бүх сум өрхийн эрүүл мэндийн төвөд одоо илрүүлэг хийж байгаа нэгжүүд дээр бид нэр болцолт уралдааныг зарласан гэд байж байгаа. Энэ болцолт уралдаанаар бол яг энэ насны бүлгийн илрүүлгийг орчимжуулах улмаар ялангуяа харцангуй одоо эмэгтэйчүүдээс бага хамрагдж байгаа эрэгтэйчүүдийн энэ илрүүлгийг бол нэмэгдүүлэх улмаар эрэгтэйчүүдийн ялангуяа малчин эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх юм аяныг бас онгоцны нэгжээр дамжуулаад ингээд явуулж байна. Бид нар одоо манай нэгдсэн эмнэлгийн эмчнэр сумуудыг ингээд хуваарлаад авсан. За сумуудыг хуваарлаад аваад сум болгон ч бас нэг өөр ингэсэн хэвлэл мэдээллийн ажилтнтай хэрэгсэлтэй тийм ээ сонинтой. За дээрэс нь одоо бас нэг тодорхой хэмжээний үүсэлч гэдэг юм уу те ингээд янз бүрийн л одоо ингээд сувгуудыг ашиглаад одоо энэ одоо чухал шүү таад хэдийгээр өөрийгөө эрүүл гэж бодож байгаа ч гэсэн та одоо урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж танд ямар нэгэн асуудал байна уу гэдгийг илрүүлэх тодруулах шаардлагатай гэдгийг хийж ярьж байгаа л гэсэн үг те. Тэгвэл 0-ос 17 насныхан үзлэгт хэрхэн амрагдаж байна вэ? Эрүүл мэндийн сайдын тушаалаар 0-ос 17 насны хүүхдүүдийг өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан үзлэг хийж шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалын эмнэлгийн үзлэгт хамруулж байна. 3 настайгаас эхлээл 17 хүртэлх насны хүүхдүүдэд шүдний цоорл өвчин хамгийн өндөр байна. За тэрний дараагаар бол одоо бас харааны бэрхшээл байна. За ер нь хараа бас нэг цөөхөн бас нэг тодорхой ойдын хүүхдэд 20 гаруй хүүхдэд одоо бас хараа сул хараатай байна гэсэн юм юу гарч ийн. За тэгээд бага насны хүүхдүүдэд бол сулдаа за тус багталт бол бас зөв хэмжээгээр ингээд гарч байгаа. За эдгээр хүүхдүүдээ бид нар бас эрүүлжүүлэх арга хэмжээг нь аваад яг үзлэг хийгээд үзлэг хийснийхээ дараа эмчилгээний зөвлөмжийг өгөөж явж байгаа. За шүд эрүү амны хөндий за нүдний одоо эмгийг илэрч байгаа хүүхдүүд мэдээж нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт очих хэвээр. За бага насны хүүхдүүд бол өрхийн эмчийн хяналтанд бишгийг аваад явж байгаа. Арангаа аймгийн иргэдийн 50.1% эрэгтэйчүүд эзэлдэгч эмчийн үзлэг эрт илрүүлэгт хамрагддаг иргэдийн ердөө 35% эрэгтэйчүүд байна. Ялангуяа залуу гэр бүл жилийн 3 улиралдаа эрчүүд нь гэртээ байж бага насны хүүхдийн сургууль гээд ээжүүд нь төвийг зордог. Амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, дадал зуршлаас шалтгаалan эрэгтэйчүүд илүү өвчлөгдөж эмнэлэгт хандах нь цөөн байна. Гэвч 35% нь гэдэг өмнөх жилүүдээс ахсан үзүүлэлт гэж тайлбарлалаа. Сүүлийн жилүүдэд бол эрчүүдийн эмнэлэгт хандах, өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарал тавих энэ үйл ажиллагаа бол нэмэгдсэн гэж боддог. Ягаад бид нар энийг юунаас харж үзээд байна гэхээр нэгдсэн эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн тийм ээ статистик тоо баримтаас харахад 2020 онд одоо урьдчилан сэргийлэлт орж байгаа эрчүүдийн хувь 24% байсан. 21 онд бол 28% болсон.
За 22 оны эхний 6 сарын байдлаар бол 24%-тай байна. Тэгэхээр бол бидний эрчүүдийн тийм ээ эрүүл мэндийг дэмжих хамгаалах чиглэлээр хийж байгаа үйл ажиллагаа бол эрчүүдэд хүрч ийна л гэж үзэж байна. Мөн Арангаа аймаг өнгөрсөн хугацаанд эрэгтэйчүүдийн кабинетыг байгуулсан байна. Ийнд хоттол хийлгэх боломжтой байсан хагалгаануудыг хийдэг болжээ. Эрэгтэйчүүдэд нийтлэг хандлага гүндүүгүй, хээгүй, төвчээртэй энэ одоо зан характерын хандлагын одоо байдал нь эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг авах таа гэж одоо хойрогдоо байх хандлага байдаг. Гэсэн хэдий ч ер нь л яг энэ одоо кабинетийн одоо нээлтлээ. За энэ төрлийн тусламж үйлчлэгийг одоо тусгайлсан одоо тусламж үйлчлэгийг үзүүлж байна гэдэг мэдээллийг одоо эхний ээлжинд бид төрийн байгууллагуудаа 2018 онд бас мэдээллийг хүргэж нэгтгэж одоо хэлцэж ийла. Түүний дараа бол одоо зөвхөн одоо эрэгтэй одоо хүн гэлтгүүгээр иргэн тойрныхон гэр бүлийн гишүүдэд найз нөхдөд нь албан байгууллагын гишүүд бас уулзалтуудыг хийж нөлөөлөлт юмнуудыг хийчихсэн. За энэ маань одоо бас эерэг үр дүн үзүүлж одоо бас үзлэгийн тоо маань өдөр их тус бол нэмэгдэж байгаа. Анх өдөр одоо бол манай үзлэгийн хувь бол нэг 8-аас 10, 12 орчим хувьтай байсан бол одоо бол нэг сар тутамдаа бол нэг 68-аас дээш хувьтай бол үзүүлж байгаа. Арангаа аймгийн дундаж наслалт улсын хэмжээнээс 5 жилээр илүү байгаа. Энэ тоог нэмэгдүүлэх боломж нөхцөл байгааг нутгийн удирдлагууд хэлж байна. Учир нь Арангаа аймгийн эрчүүдийн нас оролтын тэргүүлэх шалтгаануудад зүрх судасны эргэтэн тогтолцооны өвчин 23.9%, осол гэмтэл гадны шалтгаан төвчин 15.9%, хавдрын өвчин 14.7%, хоол боловсруулах эргэтэн тогтолцооны өвчин 2.5%, амьсгалын замын эргэтэн тогтолцооны өвчин 1.8% эзэлж байна. Эрэгтэйчүүдийн нас оролтын тэргүүлэх шалтгаан болж байгаа зүрх судасны эргэтэн тогтолцооны өвчлөлийн хувьд эрт илрүүлэг үзлэг шинжилгээ онцлогоонд хамрагдсан бол энэ төрлийн нас оролтоос үржилсэн сэргийлэх бүрэн боломжтой. Харин нас оролтын хоёр дахь шалтгаан болж байгаа осол гэмтэл гадны шалтгаан төвчний хувьд мотоциклтэй зорчих зам тээврийн осолд орсноос үүдсэн нас оролт хамгийн их хувийг эзэлж байна. Тиймээс Арангаа аймгийн эрүүл мэндийн төвөөс хүүгүүдийг багаас нь эрүүл мэндэд анхаардаг зөв амьдралын хэв маяг дадал зуршилтай болох зорилготой өсвөрийн кабинетыг байгуулжээ. Энд өсвөр насны охид хүүгүүд үзлэгт хамрагдах сэтгэл зүйчээс зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой. Өсвөр үе залуучуудад яг хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээ үзүүлдэг учраас энд одоо ингээд бэлгэвч юм тийм ээ орж ирж байгаа хүүхдэд одоо энэ бэлгэвч хэрэгцээтэй байх юм бол энийг аавна. За тэр хүүхдэд одоо энэ гэр бүл төлөвлөлтийн талаар тийм ээ мэдээлэл авъя гэх юм бол одоо гарын авлага материалууд нь байна. Осол гэмтлээс урьдсан сэргийлэхийн тулд бас мэдээлэл байна. Хүүгүүдэд шилжилтийн насанд ямар өөрчлөлт гардгийг тийм талын гарын авлага мэдээллүүд бол ингээ бүгд бид нар хүүхдүүдтэй бас хэрэгцээнд нийцүүл ингээ өгж байгаа. Ирээдүйн босго өсвөрийн төвийн онцлог нь юу вэ гэхээр бид нар одоо 2003 оноос эхэлж байгуулагдсан. За үүнийхээ хүрээнд бол доктортой ажиллаж байгаа. За тэгээд өсвөр үеийнхэн тусламж үйлчилгээ үзүүлэх хүний нөөцөөр хангагдсан. Тийм ээ 3 оронтойтой ажиллаж байгаа. Энэ бол манайх бол улстай загвар төв. Энэ мэт хүүгүүдэд багаас нь эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн үнэлэх шинжилгээнд тогтмол хамрагдахын даваа талыг ойлгуулснаар эрэгтэйчүүдийн дундаж наслалт нэмэгдэх боломж бүрэн байгаа юм. Арангаа аймаг эрэгтэйчүүдийг үзлэг шинжилгээнд бүрэн хамруулах зорилгоор өөрсдийн санаачлагаар 2 видео контентыг бүтээсэн байна. Мэдээлэлтэй хүн гэдэг хамгийн үнцэнтэй байдаг. Тиймээс ард иргэдэд нөлөөлж хэрэгжүүлж болох бүхэл сувгуудаар дамжуулан иргэдийн тэр дундаа эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.